За сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө шинэхэн бичлэгтээ тавтай морил зөндөө удаан бичлэг хийсэнгүү цоо шинэхэн бичлэгээрээ явуулцах гэж байгаа да. Маш их баяртай байна. Дээрээс нь unboxing бичлэг болохоор сайхан байна. Гоё пакэж задлах гэж байна. Солонгосоос ирсэн Oливионгийн ууттай солонгос гоо сайхны бүтээгдэхүүнүүд байна. За тэгээд бүгдээрээ хамтдаа энийг unboxing хийцгээе. Миний хэрэглэхийг хүсэж исэн авъя гэж зөндөө удаан бодсон бүтээгдэхүүнүүд маань байгаа. Ер нь ихэнх нь миний хэрэглэж үзэж байгаагүй бүтээгдэхүүнүүд байгаа. Тийм болохоор бүр маш их догдолж байна. 5 бокс гарч ирж байна. Би гоо сайхны юмнуудаа ихэнхдээ W Cosmetics-аас авдаг байхгүй юу? Тестер хийгээд үзэж авч болдог. Тэр нь бол давуу талтай байдаг. Хэцүү юм нь жоохон үнэтэй. Ер нь бол жоохон ч гэлтгүй ер нь нэлээд үнэтэй. Миний энэ удаагийн хийсэн сонголтууд бол арай хямдхан яг солонгосоос нь хамгийн гол нь экспрессээр тий ерөөсөө ямар ч тийм газрын ачаа биш ингээ агаараар шууд авчдаг. Дэлгүүр олсон. Тэгээд тэрнээсээ аюу гой олон юмнууд ингээ захиалж авсан. Хамгийн нэгдүгээрт нь миний cleansing pad байна. Cleansing pad дундаа нэлээд гүн цэвэрлдэг pad ахгүй юу? Энэ жоох эмчилгээний зориулттай ийм Nightingale гэдэг энэ брендийн авч явах тохиромжтой ийм бэлэгтэй ирсэн байна. Миний гоё халааттай гоё хосолж ийн. Будаг арилгахад бол нэр энэс за ер нь баг нэгээр болно, хоёроор бол усанд орно. Бараг л та нар хэрвээ энийг хэрэглэж үзээг бол заавал хэрэглэж үзээрэй. Энэний цэнхэр нэдэг ногоон нэдэг. Цэнхэр нь ер нь бол жоохон зөөлөн. Энэ нь болохоор бүр илүү одоо deep cleanse хийдэг. Тэгээ дээрээс нь чигшүүлдэг. Тэгээ давхар гуйжуулагчтай. Илүү сайн будгийг арилгадаг. Ногоон бас байдаг тайвшруулах үйлчилгээтэй. Энэ байна. За энэ ч тавьчих. За тэгээд дараачих нь Biodance'ийн toner pad авсан байгаа. Энэ болохоор жээлэн бүтэцтэй toner pad байгаа. Зүгээр энгийн одоо эднэр шиг ийм хүннэн биш арай жоохон жээлэн бүтэцтэй те наалтдаг ийм одоо бүтэцтэй сайн чигшүүлж өгдөг. Ер нь бол зүгээр энгийн toner pad айгүй хэрэгэлдэг. Тийм болохоор энэ удаадаа энийг хэрэглэж үзье гэж удаад авсан. Өмнө нь бас ягааныг нь хэрэглэж үзчихсэн таалагдчихсан. Энэ удаад шарын авсан байгаа. За тэгээд дараагийн бокс руу оръё. Тий энэ дээр харагдаж байгаа энэ лого болохоор яг энэ бүтээгдэхүүнүүдийг авсан дэлгүүрийн хаяг байгаа. Сүүлийн үед дандаа энэ дэлгүүрээс юмудаа аваад байгаа. Яагаад гэвэл түрүүний миний хэлсэн шалтгаанууд байгаа. Солонгос гоо сайхны дэлгүүр л нэг юм авах гэж ороод дор хаяж 3 юм авдаг ч юм уу эсвэл 2 юм авдаг ч юм уу тийм болохоор ер нь жоохон ингээд бүх юмнуудын үнэ нэмэгдээд нэлийн үнэтэй болчихдог байхгүй юу? Тэгэнгүүт энэ дэлгүүрээс авахаар юмнуудынх нь үнэ ингээд дор хаяж $2 $3 ч юм уу ингээд зөрүүтэй байдаг. Тэгэнгүүт аюу олон аваад ирэхээр үнийн зөрүүний тийм ялгаатай болж байгаа байхгүй юу? Энэ бэлэн дэлгүүрээс авсан болвол одоо $200 болох байсан бол солонгосоос шууд ингээ гар дээрээ ингэж захиалж авдаг энэ дэлгүүрээр авах юм бол арай $150-$60 болдог ч гэдэг юм уу те олон юм авахад маш хэмнэлттэй ийм гоё дэлгүүр байгаа. Тэгээд хэрвээ та нар сонирхож ивэл энэ дэлгүүр рүү бас холбогдоод үзээрэй. Энэ бол яг миний өөрийн бодит туршлага учраас би та нарт хэлж байгаа. За энэ дотор болохоор юу байгаа вэ гэхээр зохины тоос авсан байгаа. Riddle Shot гэдэг ийм зохины тоос айгуу гоё ганган савтай тэгээд ингэж гардаг. Хэрвээ та нар сонсч ивэл ингэж дуурдаг вибратортай гэх юм уу те энэ бүр үнэхээр тасархай юм байна. За би энийг бүр хэрэглэж үзэхээсээ бүр үнэхээр тэсийн ядан хүлээж ин. За тэгснэ энэчнээ бас ингээд онгоочд юм байна. Гайхалтай энэ чинь бүр үнэхээр технологи гэдэг чинь бүр энэчээ байна. Материалтай юм уу яадаг гэдэм бэлээ. Энийг бас хэрэглэж үзээгүй нарны тос байгаа. Дандаа л нөгөө нэг Beauty of Joseon энтрийн нарны тоснуудыг хэрэглэдэг болохоор энэ удаад жоох юм серум хэлбэрийн арай хөнгөн тэгээ гоё усан бүтцтэй нарны тос хэрэглэж үзье гэж бодоод тэгээд авсан. Энэ бол таалагдах байх. Хэрэглэж үзээ та нарт гоё сэтгэлдээ хуваалцсан. Доторх бүтцийг нь бүгдээрээ шалгаж үзье. Миний бодож ийсэн шиг байна уу үгүй байна уу? Ийм савтай ингэж гардаг. Nice энэ бүр ийм гоё сүн шингэн шиг гардаг байна. Үнэхээр гоё юм байна. Айгуу гоё юм. Вау. Амар хурдан шингэт юм байна. Хоёр ингээд л шууд алга болчихж байна. Хурц зэлдэг өнөргүй. Тийм болохоор таалагдлаа. Ер нь бол хэрэглэхээр юм байна. Next box. За энэ боксонд маань юу байгаа вэ гэхээр энэ дотор бүр маш олон гоё сонирхолтой юмнууд байгаа. За ингээ хардаа вау хэрэглэхийг тэсэн яд хүлээж байгаа бүтээгдэхүүн болохоор энэ сулвасагийн маск байгаа. Ингээд хэрэглээд 10-аас 15 минут хүлээгээд тэрний дараа ингээ хуулаад авдаг маск байна. Сулваса гэж үнждэг юм болов уу? Юу гэж үнждэг юм бол тэгээ энэ маскыг бас хэрэглэж үзэхдээ маш догдолж гин. За энэ тавьчи. Дараа нь болохоор лип балм байна. Аюу гоё чигшүүлдэг юм лип балм байна лээ. Ямар гоё нэртэй юм бэ? Ямар гоё юм бэ тийм бэ те. Гоё тайвшруулдаг юм Rejurani ийм тайвшруулах лип балм байна. Та нар бас сонирхож үзээрэй. Айгу гоё чигшүүлдэг юм. Үнэхээр зөвлөх. Тэгээ ингээ наалтаж малдаад байдаггүй юм байна. So nice. Энд тавьчих харагдаж байна уу? За ампулны хувьд пантенолтой ийм ногоон
ийм ампул байгаа. Арсны өнгийг жигэд цайруулах, жигдлэх гэх юм уу? Ийм ногоон ийм ампул байна. Тэгээд энэ ампулыг бас хэрэглэж үзээд та нарт хуваалцъя. Нэг тийм refreshing минтний дүү нэг тийм үнэр бол байна. За одоо энүүгээр өнөөдөр гоё арьсаа арчилж үзнэ. Бас нэг гоё сонирхолтой юм байгаа. Энэ болохоор dark spot. Тэгээд энэ одоо харын толов, тэ батганы сорвнууд байдаг штэ. Нөсөө талбан дээрээ түрхдэг ийм тос байгаа. Тэгээд энэ тосыг болохоор би өмнө TikTok дээрээс зөндөө харж байсан байхгүй юу? Хүмүүс бүр айгүй сайн ам саатай байт юм билээ. Батганы сорвнууд нэлээд их байдаг байхгүй юу? Тийм болохоор тэрэндээ зориулаад авсан. Дахиад энэ хоёр хөөрхөн бокс үлдчих байна. Энэ бокс дотор юу байгаа вэ гэхээр комбуча байгаа. Би ер нь их энэ жуус мөс сахартай юм уудаггүй, ууж сураагүй гэх юм уу. Ингээ хаяа нэг жоохон ингээ бастай нэг юм хүн шиг юм ундаа ч юм уу ингээ жоохон газтай юм ч юм уу умаар санагддаг үе байдаг байхгүй юу? Яагаад гэвэл бас ингээ дандаа ус уухаас амар залхаад идэг. Тэгээд дандаа хоос ус ууж яхаар бас заримдаа комбучатай юм анар жимстэй нэг шишгээр ингээ гаргаад ингээ аягтай усандаа хийгээд уучиж болно. Эсвэл ингээ өөр ингээ юунд ч хамаагүй хийгээд ингээ найруулад уучиж болдог. Аюу гоё сонирхолтой. Дотор 20 ширхтэй би ийм юм авсан. Ийм одоо хураа нундаг юм байна. Тэгээ нэгээ гоё усандаа найруулаад уучна. Би нэг маргааш өглөө унаа. Өглөө уугаад ер нь тохиромжтой гэж бодож байна. Зя тэгээд энэ олон маскнууд байна. Их гоё ийм төрлийн маскнуудаас ингээд багцаалгаад авсан. Шин сонин содон савлгаатай лифтинг маск байна. За тэгээд энэ медихилийн ийм витаминтай, коллагентай, ногоон цайтай ийм медихилийн ийм маск байна. BB маск бол угаасаа амар гоё. Коллаген ихтэй дотроо байн хэрэглэдэг. Бараг ингээд солонгос дэлгүүр орох болгонд авдаг маск бол доктор Жартын маск. Энэ бол бүр үнэхээр хайр. Энэ бүр үнэхээр гоё чигшүүлдэг. Бүр маш их эссенцтэй. Энэ намбузин гэдэг ийм кулинг маск байна. Гоё сэрүүцүүлдэг ийм намбузины ийм маск авсан. Тэгээ Anua брендийн маскнууд. Anua бол угаасаа супер витамин С-тэй. За энэ бас нэг аюу гоё ид шидтэй маск авсан. Лифтинг ийм маск авсан. Энэ маск надад бас маш их таалагдж байна. Riddle shot гэдэг энэ маск энэ нөгөө зохины тосны маань энэ маск нь хоёр стептэй. Тэгээ эхлээд энийг хэрэглээ, дараа нь энийг хэрэглэдэг ийм маск байна. Хамгийн сүүлийн тэр нэгэн бүтээгдэхүүн бол юу гэж миний хамгийн их таалагдж байгаа бүтээгдэхүүн байгаа. За тэр нь болохоор энэ бүтээгдэхүүн байна. За энэ болохоор яадаг вэ гэхээр лифтинг массажны крем. Ерөнхийдөө бол энэ хүзүүн мүзүүндээ хэрэглэж болдог. Энийг хартаа ийм сонирхолтой хэлбэртэй. Айгуу гоё ингээ барихад тохиромжтой. Тэ энэ хартаа ингээ барихад тэгээд энийг хартаа та нар ер нь бол одоо надад ийм л юмнууд амар хэрэгтэй. Ийм л юмнууд би бүр үнэхээр хэрэглэх дуртай. Яа гэвэл ингээд гарандаа түрхээл тэгэл тэрийг ингээд нүрэндээ ингээд хүргээд ах зургтж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт ингээд энийгээ шахлаа гаргалаа шууд ингээд өгч. Тэгэд энэ миндээ бас ингээд гоё те массаж хийгээд энэ яснасаа ингээд гаргаад тэгж болно. Хамгийн их таалагдж байгаа бүтээгдэхүүн бол энэ байна. Энийг бүр хэрэглэхээсээ тэсээ яд үлээж энийг бас хүмүүс бүр TikTok дээр амар хэрэглэдэг. Би та нарт заавал энийг ямар байсан талаар нь хэлнэ. Тэгээд би Instagram-ын дээр гоё reel оруулнаа. Reel-н дээр гоё хэрэглэж та нарт сэтгэлдээ хуваалцнаа. Гэхдээ одоо бүгдээрээ хэрэглэж үзье. Энийг яаж ажилладаг вэ гэхээр ингээд off on гэдгийг ингээ эргүүлээд хэрэглэдэг. Тэгэнгүүт за би одоо ингээ сая шахачлаа. За ингээ шахацсангаа ингээ шууд ингээ нүрэндээ ингэдэг. За би одоо нүрээ цэвэрлээг байгаа учраас одоохондоо бол гарн дээрээ хэрэглэж байна. Нарта амар гоё. Энэ нөгөө гар бол ясан болохоор ингээд болохгүй. Яг энэ мэн дээр бол хүзүүн мүзүүн дээр бол үнэхээр гоё сак. Тэгээ энийгээ буцаагаад оф болгох чинь. Тэгэд ийм гоё массажын тос гэхэрч одоо энийг чинь ер нь бол юундаа хэрэглэж болох байхгүй юу? Заавал зөвхөн одоо хүзүүндээ гэлтэхгүй те ингээд одоо хаана эдийн те ингээд юмэндээ энэ. Ялангуяа эндээ бүр ингээд хэрэглэе гэж бодоод байна. Миний яг энэ хэсэг ингэж хуйн нь хөөрөд идэх байхгүй юу? Тийм болохоор энэ ингээд хэрэглэх юм бол амар гоё байхаар нь одоо зүгээр гаднаас нь ингээд л амар гоё. Зя тэгээд ийм хэдэн бүтээгдэхүүнүүд авлаа. Тэсэн ядан догтлж хүлээж байна. Especially зөвхний тос. Тэгээд энэ lifting крем байна. Тэр Biodanceийн тэр шар пад надад амар сонирхолтой байна. Дээрэс нь энэ бас амар viral болохоор би энийг бас хэрэглэхийг амар тэгсэн ядан хүлээж байна. Dark spot энэ төр маань арилгахын юм шиг санагдаж байна. Тэгээд одоо ер нь ингээд skin care бичлэг ер нь оруулъя гэж бодож байгаа. Яагаад гэвэл би арсныхаа учрыг олж эхэлж байгаа. Би тэгээд яаж арсныхаа учрыг олж эхэлсэн талаараа бас та нарт дараад гэж хагаад дэлгэрэнгүй хэлж ярьж өгнө. Ер нь бол арсныхаа учрыг хэсэг бүр ингээд амар бутаа гараад байдаг байсан байхгүй юу? Би бүр ингээд юунаас болоод байгааг мэдэхгүй ингээд 1000 гарчлаад байхад ингээд гараал байдаг байсан. Ер нь бол тэгж гарахаа болцсон.
гардаг байсан газруудаа гарахаа болцсон. Арьс маань бол маш амжилттай гоё байгаа. Тийм болохоор би арьс арчилгааны бичлэгнүүд ингээд хийж эхэлж байна. Тэгээд мейкапын бичлэг ч гэсэн удахгүй хийн. Тэгээд гэтээ энэ 12 сард бол би яг үндэ бол тийм олон бичлэг оруулж чадахгүй. Гэтээ би Instagram-ын дээр рилнүүд бол оруулна. Instagram-ын дээр ингээд богино бичлэг хийх надад илүү амар байгаа. Бага цаг зарцуулаад engagement нь аюу хурдан ингэж явдаг юм шиг санагдсан. YouTube-ыг бодох юм бол YouTube байхаа болохоор яг хөө ингээд арай жоох ингээд юм удаан те ингээд тайван хүмүүс ингээд тухтай сууж үздэг ч гэх юм уу те. Тийм болохоор ерөөдөө яг урт хугацаанд YouTube бол зүгээр. Гэтэ Instagram бол илүү хурдцтай. Аюу хурдан ингээд явдаг юм шиг санагдсан. Ойрын үеийн сонин сайхан гэх юм бол одоо шинэ жил болох гээд хүмүүсийн мейкапын цагууд ихтэй байгаа, завгүй байгаа. Тэгээ дээрэс нь кофе шопынхаа ажилдаа ажиллаж байгаа. Тэгээд гэрийн ажил байна. Тэгвэл энэ чинь ингээл улирал тутамд инспекшн ирдэг, байрныхаа нийцлүүд нь гэр орноо үздэг. Тэгэнгүүт нь тэр мэрийг ингээд яахын тулд гэр орноо цэвэрлэн тэр мэрэндээ бэлдэн. Тэг ингээд айтаахан бас байлгах хэрэгтэй байдаг. Ядчил хан дээр басан зураас мураас арилгамаар л ингээд ер нь л ингээд амар их ажилтай нэг өдөр ч ингээд юм хийхгүй байгаа тийм өдрүүд бүр байхгүй. Бүх өдрүүдэд л ямар нэг юм хийж байгаа. Тэгээд ингээд гэрийнхэн гацар мацыг засаад тэгээд гэрийнхэн хоол ундыг хийгээд хоол ундаа бэлдээд өглөө 7-оос ажилдаа бол 5:30-д босож өглөөнийхөө цаг өдрийнхөө хоолыг хийн. Өдөр нь ажиллаа тарж ирээд хүнийхээ нүрийг бодно. Эсвэл маралтын өдрүүдээр өглөөнөөс орой болтол бас ингээл хүмүүсийн мейкапыг хийн. Ерөнхийдөө бол нэг тиймэрхүү амьдралын хэм маягтай амьдарч байна. Бас өөрийнхөө одоо бүжгийнхаа бэлтгэлийг бас хийж байгаа. Сүүлийн үед нэрээ алхаа болсон гүйдэг болсон, гүйж байгаа, гүүх бүр надад үнэхээр их таалагдж байгаа. Хэцүү байгаа юм нь болохоор айгүй бага цаг унтж байгаа, ядарж байгаа. Гэхдээ ингээд өглөөнөөс эрэхтэй заавал орой эрт унтандаа гэж бодсон хэдий ч гэсэндээ оройн ингээд хийх юм бүр хизэж дуустдаггүй. Тэгээд ингээд хийгээл бичлэг эдит хийгээл тэгэл гэрийнхаа ямиг хийгээл хүнээ бодсныхаа дараа багснуудаа угаан тэгэл тэрийг хатаана амар олон юмнууд байгаа. Тэгээд энэ олон юмнуудын дундуур ингээд ийм гоё unboxing бичлэг хийхэд бүр маш сайхан байлаа. Олон гоё бүтээгдэхүүнүүдээ би хаанаас авсан бэ гэвэл мэдээж Солонгосоос авсан. Ямар ч тийм одоо айхаа айдасгүйгээр те ямар нэгэн хадгалалтын буруу горимтой ирчихвэ гэсэн айхаа айдасгүйгээр авсан. 5 өдөр нь онгоцонд хийгээд хагасных нь өглөө онгоцноос буучдаг тийм агарын юм гоё ачаагаар авсан байгаа. За энийг болохоор би мэдээж өөрөө бол хийгээгүй. Энийг болохоор Сиднейд ингэж хийдэг. Солонгосоос Австрал руу ингэж гоё сайхны юмнууд ингээд найдвартай авчирдаг тийм буянтай ажил хийж байгаа хүн байна. Тэгээд тэр хүнээр дамжуулж ингээд энэ олон гоё бүтээгдэхүүнүүдээ авлаа. Энэ олон бүтээгдэхүүнүүдээс гадна зөндөө олон өөр бэлэн бүтээгдэхүүнүүд байдаг. Наа чиг юм олон юм гоё бүтээгдэхүүнүүдийг маш боломжийн үнээр авахыг хүсвэл та нар яг энэ дэр гарч байгаа энэ хаяг руу бичээд сонирхоод үзээрэй. Тэгээд энэ нь болохоор Facebook дээр бас групп байдаг. Энэ группт нь орох юм бол бас илүү олон гоё мэдээллүүд бас зөндөө байгаа. Энэ удаагийн маань unboxing бичлэгтэй маань хамт байсан та нарт бүр маш их баярлалаа. Тэгээд YouTube дээр бичлэг орохгүй байвал Instagram руу орж ирээрэй. Тэгээд тэнцээ бас уулзъя. Дараагийн бичлэгээ удахгүй оруулна гэж найдаж байна. Гэтэ би хизээ гэдгийг нь бол хэлж мэдэхгүй байна. Тэр өдөр хүртэл бай бай.